Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд хэн блэ? Хишгэлэн. Аль сургууль вэ? 92. А? 92. Эхшгэлэн орж иржээ. Дараагийн хүүхэд? Танхилуу. Танхилуу аль сургууль вэ? 154 дэх сургууль. 154 дэх сургуулийн Танхилуун орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Саран сэцэн. Аль сургууль вэ? Ирээдүйн зөвхөлбөр сургууль. Ирээдүйн зөвхөлбөр сургуулийн Саран цэцэн орсон байна. Явж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Мишель. Мишель аль сургууль вэ? 84 дэх сургууль. 84 дэх сургуулийн Мишель орж иржээ. Дараагийн хүүхэд? Шинэ Монгол Хармаа Фүүжи сургуулийн 52-ийн Сондар. Сондор орж иржээ. Дараагийн хүүхэд? Монгийн зөвхөлбөр сургуулийн 4-ийн Б ангийн Аз жаргал. Аз жаргал орж иржээ. За өнөөдөр нэг хөгжилтэй амтан зурнаа. Хэрэг гэж бас их хөөрхөн амтан байд тийм ээ. Энэ хэрэг чи их урт настай. 200 жил насалдаг юм байна. Өвөө дээр явж ирсэн нөгөө хэрэг одоо нисч явдаг байх нь шүү дээ. Таамаг нь 200 гэж байгаа тэр чинь 300 ч үж болдог шүү дээ. Тэр судалсан тийм баг юм. За одоо ингээд зураг аваад яг энэ үхэндээс аваад яг голоосоо дээш явна тийм ээ. Ийм хэрэг чинь нэг иймэрхүү ушуутай тийм ээ. Бас хүн зурвал ингээ шууд хүн зурчихмаар байгаа байхгүй тийм ээ. Ийшиг ингэж яваад ингээ ороод ирнэ. Одоо бид нар хэл дүрсээр биш хэлбэрийг голчилж харж зурж байна шүү дээ. Одоо энэ насныхан тийм ээ. Ингээд хэрээнийхээ хошууг нь хийчих. За одоо анхаарах зүйл бол ерөөсөө энэ. Яг энэ хэсгээс нь аваад дээшээ нэлээд ийм юутай энэ дээр нөгөө өдийн сөрвийлгөөд доошоогоо яваад ингээд ороод ир. Ийм хэлбэртэй. За толгой нь бол гараад ирж байгаа юм. Нүүдэд угүй. Хөөхөн ийм хоёр дугуй хийчих. Эндээсээ доошоо далавчийн ингэж оруулж ирээд ингээд ороод ирээ. Нүдэн дотор нь болжгол дугуй хийхээ удаар. Тэгвэл гоё харагдана. Тэгээд бас нэг дугуй цагаан ингэж үлдээгээд энэ харнуудыг хараа батчихна. Хэрэг чи ямар өнгөтэй байдаг вэ? Цагаан билүү? Хар өнгөтэй. За толгой бол ер нь ингээ битүү хараар бодож байж. Тэгээ энэ хэрэн дээр бол ерөөсөө саарлөнг, та нарт саарлөнг байгаа. Саарлөнг, харанг хоёроос төдөө яах. Ирээ бол гараад ирж байгаа. За энэ бодлыг хийчихнэ хаа. Бодол нь. Та нар үнэг хэрэг хоёрын тухай үлгэр уншсан уу? Ийм сар шиг хэлбэрийн юм хийгээд ингээд эртүрдийн цагт нэг хэрэг явж үжи. Тэгсэн нэг бяцлаг олоод модон дээр суугаад идэх гэж байсан чи доогуур нэг үнэг гүйж явснаа хүрч ирмэ. Энэ хэрээний бяцлагийн залилаад аваад идчих хөөе гэж бодоод энэ нөхрийг одоо яахан магтаад байвал яах вэ? Өнгөрч магадгүй гэж одоо тэ хэрэгөө сайн уу? Энэ ямар гоё өгтэй зүстэй сайхан хэрэг юу яа энэ дуулал мо янз дуулна да. За чи нэг дуулаатахтаа гэлдэгсэн чи яах вэ? Нөгөө хэрэг чинь дотроо бодож явахгүй юу? Гэхдээ би нэрээ гоё дуурдаг гэж дуулдаг гэж магадгүй шүү. Гуаг гэсэн чиас амнаас нь бэлтгэн унаад газар унтсан чинь
үнэг шүүрч яваад цутаацсан гэдэг үлгэр сонсч ирсэн тийм ээ. Тэгээ тэр үлгэрийн номын чимэг зургийг хэдүүлээ яг зурж ийн гэсэн үг байхгүй. Тэгээ яг үгүй би үнэгэнд бясалгаа яагаад алдчихад да юунаас болов гэдэг ингээ бодож байгаа ийм дүрийг хэдүүлээ гаргаж ирж байна шүү дээ. За эндээс цаашаа зургаар гүйлжлүүлье. Одоо та нар нөгөө уншихын уран зохиолын хичээл энэ төр дээр чинь нэг номын агуулга юу гэнтэр хийсэн бяцхан ном хийгээд байгаа шүү дээ. Өө энийг зураал үйл явдлын сайхан гол дүрийн бичээл, үйл явдлын агуулгын бичээл тийм ээ. Ингээ сайхан номын чимэг зургийн үлгэрийн сэдв зураг гэсэн ийм сайхан хичээл. За ингээд яг өд сөдийн ингэж өрөвлгээд энд ингээд хэдий эс үсгэл тавьчих штий тийш харсан. За ингээд ерөнхий яг хэлбэрэнд гараад ирж байгаа. Хөд ерөөсөө л ийм сарв ингээд хичнээн. За яг ингээд ногоон тал дээр ч юм уу одоо мөчр дээр ч юм уу сууж иж болно шүү дээ. Мөчр дээр суулгахыг үйл одоо модны мөчрийг ингэж хийгээл тийм ээ. Ингээд бороор будчих шүү дээ. Бясалгаа шараар будчихна. Цээжийн саарлаар будчихна хэдүүлээ тийм ээ. За одоо толгой хэсгээ будангаа хэдүүлээ яг уу. Энийг одоо битүү хараар будна. Тэгингээ бидний нөгөө авиасаа үзүүлээ, сайхан дуугаа дуулаад ингээ явчих шүү дээ. Манай эхсэгдийн юу тэлсэн шүлгүү дуу юу? За дуугаа дуулж. Хөвөн зөөлөн засан ширхэг бүжэлтэн аргагүй бодрон гэлтгнаад нүдэ навчин мишэн зогсохдоо сайн байна уу гэд застай минь дэлээ засан минь санж гişэг чамайдагаа дэлээж гişэг зас бэд гоёр айсад засан охин болчихлоо би заслан цэцэрэн хэлбэртэй засан ширхэг засан заасаад бодрон гэлтгнаад мишэн зогсохдоо сайн байна уу гэд застай минь дэлээ засан минь санж гişэг чамайдагаа дэлээж гişэг зас бэд гоёр айсад засан охин болчихлоо би. Ихсгэлэндээ баярлалаа. Танхид юу ирсэн? Шүлэг авчиж. Өвөл застай өвөл мөстэй өвөл цан хүүрэг жавартай өвөл хүүхэд гэдгийг хүлээсэн өвөл хөөтөлж гэлгүй хөсдөг өвөл цан чаргаар гулгадаг өвөл цагаан тишүүрээр гулгадаг өвөл цаас мөсөн дээр тоглохгүй бол мөнгөн өвөл гондох байх та. За танхилуунда баярлалаа. Саран цэцэн юу ирсэн? То. За. Цэгэр надад дэвтэр дээрээ зэгстэй бичиж сурлаа да бодос сэтгэд зурах бүрдээ ля боломж бүр нээлттэй цэг хор хомзурлах бийждэг ля зурлагаар зураг зурдаг ля насан туршдаа дэдлэн хүндлэх нандан дурсамжтай миний дэвтэр балчир насны хүсэл болсон дэвтэр дээрээ багхан ч гэсэн хачир чимэггүй хүүхэд насны дурсамж дүүрээ ля хүслийн чихүр дэвтэр минь дэвтэр дээр цэг хор хомзорлог бийждэг ля зурлагаар зураг зурдаг ля насан туршдаа дэдлэн хүндлэх нандан дурсамжтай миний дэвтэр дээрээ эзэн болж харилдаг да
эргээд дэвтрээд дэлхэн харахад ля энэ мөрөдийн иглэлтэй зэг орхон зурлах бийжтэй ля зурлахар зоригзаа ля насан туршдаа дэлэн хүндлэх нандан дурсамжтай миний дэвтэр. Саран цэцэндээ баярлаа. Мишель юу тэрсэн? Тоо. За. Хүүхэд бидний хөгжилтэй нас үсэд бодлын минь амьдрал жигүүр хоолын оддыг хондоо ярилцаад хайж ирээд дүнэн мөрөдсөн. Найзуута нашаарэ надхам цэнгэн бүжгэлцгээ хүүхдүүдээ хүрээд ирээрээ хөгжилтэн тэрэн бүжгэлцгээ. Зонзоны түүхэн бичигдэхэр зүлээ дээрээ гიშгэн мэдсэн онцагийн хурдан товчлоод олны алхаанд хөлөө нийлүүлсэн. Найзуудаа наашаа ирээрээ надхан цэнгэн бүжгэлцгээ хүүхдүүдээ хүрээд ирээрээ хөгжилтэн тэрэн бүжгэлцгээ. Саран цэцэндээ Мишельд баярлаа. Сондор юу тэрсэн? Аз жаргал хоёр хооророо шүлэг уншина гэсэн тий. Хоороор юу хат нэ хоёулаа зэрэг тий. Тий. За. Ямар шүлэг? Би Монгол хүн. Би Монгол хүн. Аргалын утаа буйргалсан малчны гэр төрсөн би атархээр нутгаа үлгийн минь гэж боддог. Энгэр маань цуунгалсан алсын бараг ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад илээж байгаа сэлгэн үнсэж байгаа юм шиг өршөөлтэй минь гар илээж байгаа юм шиг энэ нүгэй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж осгүй бэрийн үлмэс хоёр нүдийг минь бүрхтэйг. За сайхан шүлэг уншлаа баярлалаа. Аз жаргал том болоод ямар мэргэжилт болох юм? Эмч болно. Сондор. Эмч. Хоёр эмч сууж байна. Юу нэмч болох юм? Шүдний эмч. Хоёулаа юу? За. Мишель. Багш болно. Саран цэцэн. Эмч. Гурван эмч гараад ирлээ. Саран цэцэн чи юуны эмч болох юм? Шүд. Гурвуулаа шүдний эмч. Танкидон. Цагтаа. Эксиглэн. Багш. Хоёр багш нэг цагтаа. Гурван эмч. Шүдний эмч нар. За. Багшны энэ дээр ингэсэн. Нөгөө мөчрийн модонгуудаа энд нөгөө үнэг нь гүйж байгаагаар зурчих уу. Нөгөө үнэг чинь. Нөгөө бэлтгийн зууцсан. Тийм ээ. Ингээ цаашаа яах вэ? Зүгээр нөгөө сонцсон зүгээр нэг хоёр үнэгч зүгээр ингээд. Ингээ хараад гаж байгаа. Энэ үл яг цаана нөгөө учраас ингээ зурчих. Бэлтгийн зууцсан зугтаж байна. Тэгээ энийг улбар шараараа бодчих шүү дээ. За ингээд хүүхдүүдийнхээ бүтээлийг нь хараадах гоё болж байна. Сайхан. Гүйцэд ирэхлээр улам гоё бол тийм ээ. Хөөр хийж байна. Сайхан да. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь эмхэн байсан зураг сайхан да. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа, бид бүгдээрээ чаднаа. Бид нөгөө би Монгол хүүхэд гэж нөгөө номоо бас гардуулна. Дээр нь энэ бүтээгдэхүүнийг та нарын урд тавьсан байгаа биз? Ийм жимсгэн гээд энэ цэлцэгнүүр гээд энэ хөөрхөн чихэж байна шүү дээ. Монголд үйлдвэрлэсэн сахарын агуулгамж багтай. Ийм сайхан Монгол брэнд хүүхдүүдэд илтээ энэ сайхан компаниас та нарт явуулсан. Энэ бэлгэнд ч орсон байгаа. Дараагийн хичээл дээр энэ жимсгэн гэж энэ хөөрхөн хүүхдээ
одоо дараагийн хичээлээр зурах гэж байгаа. Тэгээ ингээд танилцуулж байгаа шүү. Энэ сайхан олон төрлийн жимстэй ийм сайхан чихэр байна. За бид нар зургаан зурна, номоо авна, жимсээ идэн тийм ээ. Зургаа сайхан зурна. За ингээд бүтээл төрх агшин гэж сайхан агшин байгаа. Энэ агшнаа эхлүүлье. Эхний хүүхэд авьяаслаг зураач Эксгэлэнгээс зургаан үзүүлнэ. За манай Эксгэлэн чи хэдэн настай вэ? Нас нь 7 наснуудын зураг гарч ирж байна. За ийм сайхан зураг. Үлгэрийн сайхан зураг. Энд чинь дутуу байгаа шүү. Гүйцээд ингээд цаатлын тэнгэрийг цагаан цанкрээр ингээд сайхан үйл явдал будаад ирэхдээ маш ингээд гоё тодроо гараад ирнэ. Ингээд сайхан манай Эксгэлэн шиг ингээд сайхан зургаан гүйц сайхан зурж байгаарэ. И ур чадвар нь сайн, хэрээний одоо төрх нь их гоё, ийм гоё үлгэрийн номын жимиг зургийг гайхалтай сайхан зурлаа. Сайхан зураг зурсан Эксгэлэндээ амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Танхилун. За манай энэ насныхаа бол жигдхэн маш уран шүү. Хүүхэд бүр өөрийнхөө ийм гоё төрхийг гаргаж ирээд мастер ийм сайхан зургуудыг зурж байгаа. Энэ бол ерөөс гайхалтай бүтээл ингэж төрж байна. Сайхан зураг зурсан Танхилундаа улам их амжилт хүсье. Танхилун чи юу болно гэлээ? Цагтаа зураач болоорой заяа. Сайхан зураг зурсан Танхилунд баярлалаа. Дараагийн авьяаслаг зураач Саран Цэцэн. За гоё. Жигдхэн шүү дээ. Ур чадвар сайтай. Хэрээг бол маш мастер ингэ сайхан зурсан. Энэ цаатлын фоно ингэ будаад ирэхлээр маш гоё болно. Манайх сүүлд нь ингээ будуучдаг тийм ээ. Сайхан зураг зурсан Саран Цэцэндээ амжилт хүсье. За ингээ хүүхдүүдийн бүтээлүүдтэй сайхан танилцж байна. Дараагийн авьяаслаг зураач Мишелийн зургийг үзье. За Мишель их тун их чамбай хичээнгүй ингээ зурдаг. Тэгшгээ барьчих юм Мишель. Зурга. Өөт. Одоо ингээ гол дүрийн бол гаргаад ирсэн. Одоо наач модон хийгээд ардлаа будчихна. Ур чадвар бол маш гоё. Үнэхээр гоё зураг зурсан Мишельтэй улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Сондрын зургийг үзье. За Сондрын гүйцэтгэл сайтай ийм сайхан дүрээ их гоё товойлгож гаргасан. Бас гоё мастер. Тэгээд нэмээд ингээд хөгжүүлээд ирвэхээ доо цаа талд нь тэр бяцлагын зугаад гүйж байгаа үнэг шар үнэг гүйж шүү дээ. Ийм сайхан зураг зурсан Сондортон амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Аз Жаргал. Шүдний доктор. Гоё. Ийм сайхан жигдхэн зурдаг. За ингээд та нар унсан номоо сэтвэлсэн үлгэрийн ийм сайхан комик, аним дөрүүд тэгээ номын чимийг зурж байгаарай. Ингээд сайхан зураг зурсан хүүхдүүдтэй яг багш нь бэлгэн гартуулнаа. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баярлалаа.